Өнөөдөр өдөр бүр Excel дээр ажилладаг. За тэр тусмаа томоохон хэмжээний дата өгдлүүд дээр ажилладаг хүмүүст маш хэрэгтэй хоёр шорткатыг зааж өгч байна. За энэхүү хоёр шорткат маань юу вэ гэхээр мөр багныг хэрхэн маус ашиглахгүйгээр хялбараар идэвхжүүлж авах вэ гэсэн хоёр шорткат. За хүмүүс ихэвчлэн багныг яаж идэвхжүүлж авах гэдэг вэ гэхээр одоо багны дээдлийн үсгэн дээр довшоод ингээд чирэх байдлаар одоо идэвхжүүлж авах гэж байгаа багнуудаа ингэж оруулж өгöd байдаг. За энэ нь ийм одоо маш их хэмжээний ийм олон өгөгдөлтэй, олон багантай өгөгдөлтөр бол одоо төдийлөнсөн арга биш байдаг. Одоо хугацаа алдах гэдэг. Тэгвэл хэдүүлээ өнөөдөр яаж шорткат ашиглан энэхүү үйлдэлийг хялбараар хийхийг үздэцгээе. За эхлээд идэвхжүүлж авах гэж байгаа багнуудаа ингээд сонгоод авчия. За төрний дараагаар Ctrl Space гэсэн товчийг дарахад энэхүү шорткат маань ажиллаж бидний түрүүний хийх гэдсэн үйлдэлийг илүү хялбараар хийж байна. За тэгвэл энэ мөрөн дээр яаж ажилладаг вэ гэхээр за мөн адил ингээд идэвхжүүлж авч байгаа мөрөө сонгоод авчлаа. Харин энэ удаа Shift Space гэсэн товчийг дарахад энэхүү үйлдэл маань шууд автоматар хийгдэж байгаа гэсэн үг. Ингээд хоёр одоо мөр багныг илүү хялбараар сонгоод авах боломжтой байна гэсэн үг.